үзэгчтэй манай оргил цаг мэдээллийн хөтөлбөр маань та бүхэндээ зочны цагаар үргэлжлэн хүрч байна. За өнөөдрийн манай зочны цагийн маань зочноор мөн аймгийн мэрэгжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байсаагч Утгаан оролцож байна. Танд энэ нурын мэндийг хүргэе. За тэгэхээр өнөөдөр хоёулаа одоо ан түүж бэлтгэж байгаа байдал дээр тавьсан хяналт шалгалтын тухай үзэгчдэд мэдээлэх гэж байгаа. Ер нь одоо энэ төрлийн шалгалт маань хизээ хийгдсэн бэ? Одоо зорилго нь юу вэ? Энэ төрлийн шалгалтыг яагаад бид нар хийх ёстой вэ? За, ууян байгалийн ургамал түүж бэлтгэж байгаа байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх одоо удирдамж мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжаар ирсэн. Энэ удирдамжийн дагуу 2019 оны 2 сарын 1-ээс 10 сарын одоо 30 хүртэл энэ ажлыг хийж гүйцэтгэсэн юм аа. Шалгалтын зорилго нь бол байгаль орчны хамгаалалт тухай багц хуулиуд болон түнтэй нийслүүлэн гаргасан эрх зүйн актын хэрэгжилтийг шалган илэрсэн зөрчилдүүдийг арилгуулах, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлүүлэх мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой. За одоо өөрөөр хэлбэл энэ шалгалтыг танай байгууллагатай ганц хийхгүй байх л та. Ямар байгууллагуудаа хамтран хийж гүйцэтгэсэн бэ? Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг манайх нэгдүгээрт сумдын байгаль орчны хяналтын улсын байсаагч нар, мөн сумдын байгаль хамгаалагч нар, мөн аймгийн байгаль орчны аялал жуулчлалын газар, Монгол Алтай нурууны тусгай хамгаалалттай газар, мөн аймгийн сагдагийн газар, онцгой байдлын газар гээд холбогдох одоо байгууллагатай хамтарч хийж гүйцэтгэх юм аа. Ер нь одоо жил болгоно аймгийн хэмжээнд мод тарих өдөр гэдэг жилд 2 удаа мод тариад одоо олон нийтийн хамруулах ажил болгоно гэдэг ингээд яриад байдаг. Тэгсэн хэрнээ одоо жил болгоно мод тарьж байна л гэхийн ургас нь хаана байна гэдэг ийм сэтгэл бас ард иргэдэд маань төрж байгаа л да. Ер нь одоо сүүлийн жилүүдийн мод тарих үйл ажиллагааны үр дүн нь хэр байна? Бүх нийтээр мод тарих сарын ажил гээд жилд 2 удаа зохион байгуулдаг. 2019 онд бол 5 дугаар сард, мөн 10 дугаар сард аймгийн засаг даргын тамгын газар болон одоо сум дундын уянгаас зохион байгуулан одоо явуулсан. Энд бол бид нэр байнга одоо хяналт тавьж ажилладаг. Бүх нийтээр мод тарих одоо өдөрт тарих ёстой модыг сум дундын уянгийн мод үржилгээний газар гэж байдаг. Тэрнээсээ сүүлийн үед бид нэр байнгын одоо тогтмол хяналт хийснээр тэнд өөрсдөө одоо мөчрөөр ургуулад тэгээд суулгас хүртэл нь ургуулад тэгээд суулгасыг одоо ингээд тарилтанд бэлтгэж жил болгоно одоо мод тарих өдөр одоо тарааж өгчүүд ингээд тарьж байгаа. Одоо сүүлийн үед бол ерөөсөө мод тарих өдөрт тарьсан моднуудыг бол тусгай одоо хамгаалтаа, хашаатаа, услага хийх боломжтой газар тарьж байгаа учраас одоо сүүлийн одоо 3 жилд таригдсан модонд бол үрдөнтэй одоо сайн ургаж байгаа гэж бид нэр одоо хяналт шалгалтаар тэгж өгнж байгаа. За баярлалаа. Одоо модоо тарьж байгаа хэрнээ ч одоо өдөр тутмынхаа хэрэглээндээ модыг одоо хурааж авах одоо өвөлдөө хэрэглэх юм заншилтай байгаа. Ер нь одоо төлөөний модыг бэлтгэх зөвшөөрөл одоо стандарт гэж байх уу? Энийг одоо жилд хэдэн мод тарьж бэлтгэж болох зөвшөөрөлтэй байдаг. Байгаль орчны аялал жуулчлалын яамны сайдын 2018 оны А299-ийн тод тушаал байдаг. Ерөөсөө 2019 онд бэлтгэх модны одоо лимитийг 18 онд аймгийн байгаль орчны аялал жуулчлалын газраас санал очоод тэр саналын дагуу 2000 батлаад тэгээд лимит ирдэг. Энэ жил болохоор Баян-Улгийн аймгийн одоо ой бүхий 80 сумаас 12,044 м3 мод бэлтгэхээр одоо тийм лимит ирсэн. Энийг бол лимит ирснийхаа дараа аймгийн одоо иргэдийн хурлын тогтоол гараад дахиж одоо ой бүхий сумдад хуваарлж өгдөг. Энэ жил одоо 8 сумд хуваарлж өгсөн. Энэний дагуу одоо сум дундын уянгаас одоо талбай тусгаарлаж өгөөд ойгоос тэгээд сум дундын уянгийн заснараа тэр газараас одоо төлөөний мод бэлтгэх ёстой. Манайх нэгдүгээр бүсд хамаарагдах учраас манайхаас ерөөсөө хэрэгсээний модныг хэрэглээний мод гэдгээрээс бэлтгэдэггүй. Зөвхөн одоо арчилгаа цэвэрлэгээний аргаар төлөөний мод бэлтгэдэг. Энэ төлөөний модыг манай одоо 8 сумаас одоохондоо бэлтгэж байгаа. Сумын байгаль хамгаалагч нар эрхийн бичгээр олгодог. Ингээд олгож байгаа. За ангийн хувьд одоо жилд төчнээ ан агнах зөвшөөрлөгээд бас яамнаас өгч байгаа. Энэ жил манай аймгийн хувьд ямар төрлийн ангийн зөвшөөрлөө өгч тэр нь алдсан бэ? Ангийн зөвшөөрлийн тухайд бол
ерөөсөө бас нэг сайдын тушаалаар 2019 онд байгууллагын аюулт жуулчлалын газрын яамны сайдын тушаалаар нийт одоо 16 угалз 12 тэг 6 бугуз огчрмын дагуу агнагдсан сайдын тушаалаар гадаадын ангичдад энд нэр бүхий одоо 8 сумаас бас агнагдсан журмыг дагуу. За өөрөөр хэлбэл одоо саяны одоо түлээний модыг бэлтгэх ангийн зөвшөөрлийг олгохаас гадна одоо зөвшөөрөл буй ч гэдэг юм уу хууль зөрчсөн байдлаар зөрчил гаргасан тохиолдлыг хэр тохиолдолд бүртгэгдэв хэрхэн илрүүлээд одоо ямар арга хэмжээнүүдийг авсан. Бид нэр энэ урьдчилан сэргийлэх шалгалтын явсад сая дээр хэлсэн шүү дээ би одоо зарим нэгэн холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж байгаа гэд тэднэртэй хамтраад эргүүл шалгалт хийж байгаа мөн одоо сумдын байсагч сумдын застаргийн тангийн газартай хамтарч байгаа газар дээр нь ууян одоо нөөц бүхий газар дээр нь шалгалт хийж байгаа. Одоо энэ шалгалтаар урьдчилан сэргийлэх шалгалтын явсад бол нийт 2,680,000 төгрөгийн нөхөн төлбөр 5,850,000 төгрөгийн одоо торгуулийн арга хэмжээг иргэдэд одоо тосч ажилласан. Өнөөс 35.5 м3 мод 116 ширхэг гадар нь загас 2 ширхэг алдааны тарвах хурааж устгалд оруулсан. Мөн 1 ширхэг тооз 8 маркийн калибр буу хурааж сагдгийн газарт одоо шилжүүлэн ажиллаж байгаа манай байсагч нараас. Тарвах гэхээс одоо таргуун дээр тавих хяналт маань хэр байна? Одоо сая хэд удаа хүчин бас гарлаа. Иргэд энэ тал дээр бас анхаарч ажиллаж чадчихэв үү? Тарвахны хяналтыг бас бид нөгөө эргүүл шалгалтаар хийж байгаа мөн одоо тарвахны нөөц бүхий газруудад хамтарсан шалгалт явуулж байгаа ийм маягаар одоо хяналт шалгалт хийж байгаа. Хяналт шалгалтын явцад бол зөөршил байхгүй бас илэрсээр байна. Даалда аргаар манай иргэд бол ерөөсөө тарвыг хангасаар байна. Жишээлбэл одоо өвөл гэхэд нэг бүргэд тэжээдэх хүмүүсүүд бас бүргэдэндээ хоол болгож нэг бүргэдээр бариулаад тэгээд нөгөө тарвга ичээнд орохоос өмнө бариулаад нөгөө хөргөчөнд юм уу ийм газар тавьчихад тэгээд дахиж өвөл одоо тэг хадгалаад тэгээд өвөл одоо ингээд бүргэдэнд хоолнд өгч байгаа бас мерсэр тийм зөвшөл илэрч байна. Энд бол энэ ташрамд хэлэхэд бол иргэдэд бас энийг одоо тарван тахлын өвчин манайд 2 удаа гарсан. Бүх иргэд мэдж байгаа. Тарван тахлын өвчнөөс одоо урьдчилан сэргийлэхийн тулд тарваг одоо битгий агнааш бүргэдээр битгий байруулаач бусад одоо тарвагтай холбоотой зөвшөл битгий гаргаач гэж анхааруулмаар байна иргэдэд. За баярлалаа. Манай ярилцлагын цаг маань бас өндөрлөгт өгч байгаа юм байна. Иргэд маань өнөөдрийн одоо таны олгосон мэдээлэлээр маш олон мэдээллийг хүлээн авсан гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр альбаа зөвшөөрөл дутагдал нь танд одоо муугаар нөлөөлөх учраас манай мэрэгчлэтнүүд маань тэрэн дээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байгаа. Ер нь одоо альж байгууллагын үйл ажиллагаанд таны иргэдийн маань тусын тулд гэдгийг иргэд маань ямагт санах ёстой. Ингээд гинт хүрээд өнөөдрийн ярилцлагын маань сэдэв өндөрлөж байна.